төстэй ид шүү дээ. Би нэг зүйл ингээд хэлжсэн. Би өөртөө баярлаа гэдэг те. Микрофон гоо би нэг зүйл үнэхээр хэлэх болохгүй. Тэгээ би үнэхээр өөртөө баярлаа гэжсэн. Pinecone сурах шийдвэр гаргасан. Би өөртөө баярлаа. Тэгээд энийг ингээд хүнд замаа хэцүү ингээд юу гэдэг те маш баг цагаар ингээд тэгэл мэдээж тэр чин тэр хоогоор ингээд амжиргааны асуудал бас хэрэгж байгаа. Тэр мөр ажиллаа хийх шөнө ороймороо ингээд өөрийгөө зориулаад те ингээд дуустал ингээд явж чадсан та бас би өөртөө баярлалаа гэж өөртөө талархмаар байна тий. Тэнгүүтээ энийг ингээд өнөөдөр ингээд төсгөөд ингээд зогсож байгаа да бас тий сертификат гардаж авч байгаа да би өөртөө баярлж байна тий. Та нар ч гэсэн өөртөө баярлаарай гэж ангийнхандаа тий. Тэгэл бүгдээрээ л инээлдэл айгууд have fun lesson л да. Тэгээд яг тэр бол яг би бас ер нь яг нэг тэг Pinecone төгсөж явах үед өөртөө их аюух талархсан тий. Би энэ шийдвэрийг гаргачлаа. Энийн ард нь гарчлаа штэ гэж тий. За намайг Ганбаатарын Батулга гэдэг би эхнэр 3 хүүхдтэй хамт амьдарч байгаа. Тэгээ 2008 онд их сургуулаа төгсөөд тэгээд Хөлийн зэрэгт очиж ажиллаад Хөлийн зэрэгт ер нь 3 жил жоо ажиллаад тэгээд сүлжээний инженерээр ажиллаж байгаа. Тэгээд буцаад Улаанбаатарт ирээд тэгээд амьдарч эхэлсэн байна. Амьдарч эхлэх юм чи. Тэр амьдрахгүйс. 2008 онд их сургуулаа төгссөн. Хүрээдээ сургуулийг төгсөөд програм хангамжийн чиглэлээр олон төгссөн. Программистаар. Тэгээд 4 жилийн сургууль төгсөөд төгсөх үед дэгжсэн магадгүй тухайн үед нөгөө нэг Солонгос багш англи хэл дээр тэгээд програмын C заажсэн тий. Тэгээд бид нар чинь яг англи дээр хичээл орох юм гэдгийг сонсчоод хаста янзын гоё бараг англи хэлтэй UT-ийн давхар сурчих юм гэсэн. Гэтэ яг бодит байдал дээр тийм байгаагүй. Бодит байдал дээр солонгосчууд яаж англиар хэлдэг жаах штэ. Тэгээд дээрэс нь програмчлалыг юу ч мэдэхгүй хүмүүс програмчлалыг орж ингээд маш хэцүү байсан. Гэтэ тэгээд тийм байсан болооч тэр нэг тийм итгэвтэй байгаагүй. Яг уг нь бол сонирхолтой байсан ч гэсэн нэг тийм итгэвтэй байгаагүй хичээлүүдээ ингээд ерөөсөй ойлгохгүйс учраас тэгсээр агаад ямарчсан төгсөө тэгээд Хөлийн зэрэгээс ерөөд ажиллах санал ирээд тэгээ Хөлийн зэрэгт очиод ажиллая гэж хийцэн. Гэтэ яагаад тэгэхээр надад нэг 3 зүйл ингээд давцчихсан. Нэг нь би зэрэгт явах хэрэгтэй байсан те. Ер нь оюутан болохоос өмнө зэрэгт яваагүй байсан шээс те. Тэгээд дараа нь би хэрэг зэрэгт явах юм бол хил дээр очиж зэрэг албаана гэж ярьдаг байсан. Тэгээд би нэг 2-3 жилийн те ядаж нэг ажлын туршлага хэрэгтэй байна гэдгсэн чинь хил дээр очиод Хөлийн зэргийн офицер болоод тэнгүүтээ шууд 3 жил ямарсан тэнд ажиллаж байгаад те бүх зүйл ингээд комбайн хийсэн юм шиг те яг одоо нэг зурагцсан зураг шиг аюу гоё тэгж ажиллаж байгаа тэгээд ярьсан. Тэгээ яг хөө тэр ажиллаж байгаа хугацаанд бол цэргийн дэглэм тэгээд ах зах одоо ер нь те эрх мэдлийн өмнө дуулууртай байх. За тэгээд төсвөр хатуужилтай байх. Тэгээд хүнээ үг сонсох те тэгээд ер нь дарга цэргээс бас тодорхой хэмжээнийг одоо юу гэдэг жоохон юугаар хэлэх юм бол жоохон айх за бас эмээх те тэр зүйлүүдээр нэлээ суралцсан. Тэгэхээр тэр маань бас ер нь бол одоо ч гэсэн миний амьдрал аюу зөв суусан тийм суур юм аа гэж би бас хардаг. Тэгээд Хөлийн зэрэгт бол сүлжээний инженер ерөөдөө ажилласан. Тэгээд манай багш маань төгсөхдөө бол яг бид нар л мэдж байгаа ш. Тэгээд зарим нь сайн, зарим нь муу мэдээж сайн хүмүүс гарсан. Би ихтэй яг тийм сайнд нас ордггүйсэн. Ихтэй та нар ингээд те программастаар ажиллах ихтгэлгүй байгаа бол та нар юу яаж болно? Сүлжээгээр ажиллаж болно гэнгүүт нь шууд тэгвэл би сүлжээгээр ажиллая. Тэгээ нэг хэрэг чанд 2 төлөв байх юм бол 2 төлөвлөгөөч яг чиний хэрэгч хэвээр төлнө гэдэг шиг те. Тэгэж юу яагаад магадгүй миний сэтгэлд ерөөсөл надад итгэл төрж исэн зүйл нь тэр байсан учраас тэгээ сонгоод явчихсан. Хөлийн зэрэгт ямарсан 3 жил ажиллаа. За тэгээд хөдөө бол бас үнэхээр чанга хэцүү. Тэгээд ганц би ч байсныг хэлэхөө тэнд байсан хүмүүсийг бас нэг хараад
За би бол залуу тэгээд дээрэс нь технологийн чиглэлээр ингээд явахаар байх юм бол технологид хайртай байх юм бол арай илүү технологитой ойрхон газар руу явах хэрэгтэй мэй гэдгийг тэгээд тэр зүйлээ шийдээд тэгээд хот руу ирээд тэгээд хотод амьдарч ингээд янз бүр ажил хийсэн, зарим нэг хэсэг технологитой холбоотой борлуулалтын ажиллаж хийсэн, тэгээд цуглаан янз бүрийн зүйлүүдэд бас явсан, тэгээд янз бүрийн зүйлээр ингээд ажиллаж оролдож үзсэн. За сүүлдээ би яасан мэхээр Microsoft Office-ийн програм хангамжуудыг илүү сайн судлаа. Тэгээ ялангуяа Office 365-ыг судлаад 365 бол үнэхээр дуурласан. За энэ бол үнэхээр гоё юм байна, ирээдүйн юм байна. Тэ энд бол хэрэгтэй байна. Тэгээд хөөцөлдөж явж байгаа. Ерөнхийдөө хуваараа бас энэ чиглэлээр нэг лиценз нийлүүлэх юм уу тиймэрхүү ажлууд хийжсэн. Тэгэж явж байгаад коронавигийн үе болсон. За коронавигийн үед гэхдээ тэр бодол дундаа би тодорхой хэмжээний ингээд технологитойгоо ойрхон ингээд явж байгаа ч гэсэн код бичих нэг тэр зүйл ингээд нэг тийм миний одоо юу гэдэг миний өнд нэг дутуу нэг тийм зүйл байгаад байсан. Тэгээд би код бич сурахаас ингээд ер нь маш олон удаа бодоод одоо юу гэдэг YouTube-ээс янз бүрийн бичдэг үзээд ингэх гэж үзсэн. Тэгээд хайчдаг. Тэгэл эхлүүлээд хайчдаг. Эхлүүлээд хайсан юм бол 20-30 тэгээд чагсаалттай маш урт байгаа гэхдээ би яасан мэхээр за энийг би бол яг ингэж сурахгүй юм байна. Миний харбал ингэж сурах хэрэгтэй биш юм байна. Тэгтээ яг илүү ингээд технологийн чиглэлээр илүү мундаг мэргэжилтнүүдээс сурах хэрэгтэй байна. Тэгээд ингээд интернетээс сургалтууд хайгаад ингэ явж байгаа Pinecone тухайн үед одоо Nest Academy гэж байсан баг. Nest Academy-ийн насан туршидын тэм сургалт байд юм байна гэдгийг харчаад тэгээ бас яг бүрэн шийдэж чадахгүй ер нь бараг 2 жил пэйжийн дагаад постуудыг хараад игээл яваад байсан. Тэгж жагаад коронавигийн үед илүү их гүнзгий шийдвэр гарсан гэх юм уу. Тэгээд ингээд хоригдоод тэгээд би тэр үед юу харсан бэхээр би ч бол нэг юм программистаар зайнаас ажиллах боломжтой юм мэргэжил сурчаад яагаад би тэрийг ингээд яахгүй үл тоогоод ингээд магадгүй тийшээ илүү гүнзгийрэхгүй яагаад ингээд яваад байгаа юм бэ. Тэр бол би яасан мэй сүлжээ болон тэгээд ерөнхийн нөгөө IT нэрийн зүгээр ингийн IT guy гэдэг Pinecone гэдэг чинь IT guy-уудын хийдэг зүйлүүдийг хийж өгсөн принтер инсталляцтай тэгэл 20 програм. Гэхдээ тэр зүйлүүд бас тодорхой хэмжээний гээд миний бас сэтгэлийн хүчээс учраас тэрэндээ бас хайртай зүйл байгаад байсан. Гэхдээ л нэг зүйл дутуу байгаад байсан нөхөр яг илүү код бич сурах талаар. Тэгээд Pinecone-ыг илүү сонгоод тэгээд судлаад үзсэн төлбөр нь тухайн үед ч 12 сая. Нэлээд өндөр байсан. Тэгээд их нартайгаа ярилцсан чи магистр сурмаар юм шүү. Магистр сурахад бараг 4 сая болж байсан 2 3 жил 2 жил ч юм уу. Тэгээд магистртаа сураад ингээд тэртээ төгөөж яачих юм бол. Нэг тэр бол нэг бодлын эрдмийн зэрэг байлаа. Гэхдээ би юу гэж бодсон мэхээ. Үгүй би Pinecone-ыг сонгоё. Магадгүй төлбөр нь 2 дахь үнэтэй магистрийн сургалтаас багадгүй 3 дахь үнэтэй. Гэхдээ эндээс би илүү их зүйлүүдийг сурч авч чадах юм байна. Илүү технологиор гүнзгий одоо код бичдэг тэр кодруудтай бас тийм багш нараа заалах юм байна. Тэгээ ялангуяа нөгөө нэг Amazon-ын шагаа гэл манай шагаа захирал эдрийг ингээд тэр подкаст эдрийг сонсоод тэгэл ер нь бол маш их урам зориг аваад тэгээд сурахаар шийдсэн байгаа. Гэхдээ яг сурахад тэнгуут яг амьдралын асуудал бол бас надад тийм амархан байгаагүй. За жишээ нь одоо юу гэдэг 3 хүүхэд байсан. Би ч одоо манай бага хүүхдүүд өнгө цэцэрлэгт явдаг. Тэгэл 2 цэцэрлэгт явдаг. Нэгэн сургуульд явдаг. Тэгэл би өмнө яадаг гэсэн мөр ажлынхаа өглөө хүүхдээ өргөж өгчөөр өдөр очиж аваад тэгэнгүүтээ орой дахиж хүүхдүүдэд цэцэрлэгээс аваад өдрийн ерөөсө 3 удаа амарцсан хүүхдээ нааш тааш нэг зөөдөг. Ийм ажлуудтай байгаад байдаг гэсэн. Тэгэхээр ийм байсан учраас яг бүтэн цагийн ажил бас хийх амар хэцүү. Тийм учраас би хуваарай аль болох ажил хийхийг сонгоод тэгээд хуваарай янз бүрийн одоо юу гэдэг орой морой цагаар шөнө мөний цагаар ч юм уу хүүхдээс бусад цагаараа тэгээд дээрэс нь би Pinecone сураад эсэж ороод одоо тэр чинь 7 хоногийн 5 өдөр шүү дээ Бүхэд 5 өдөр болгон тэгээд орохоор байсан ч гэсэн би цагаа зориулаад сурах гэж шийдсэн. Тэгээ яг энэ шийдвэрт хүрэхэд бол бас тийм амархан бас
одоо амархан байгаагүй ч гэсэн энэ шийдвэртээ одоо хүртэл ерөөсөн харамсахгүй байгаа. За нөгөөтэйгүр төлбөр үнэтэй байгааг сонсоод би бол ер нь бас тодорхой хэмжээнд гайхсан. Тэгээ ингээ харьцуулаад үзэн YouTube дээр ингээ юу гэдэг нь хэдэн зуун цагийн бичлэг ингээд үзэх юм бол баг хэр програмстаас илүү болно гэдэг ч юм. Энэ хүзүүлэлт байсан ч гэсэн үнэхээр л миний сурах байр таарахгүй учраас би яг ийм хүмүүстэй байх хэрэгтэй. Тэгээд ч угаасаа програмын ганцаараа сурдаг юм байна гэдгийг ойлгосон. Ганцаар сурах гэж үзсэн л дээ. Ганцаараа сурдаг юм байна. Хэдий би өөрийгөө ингээд програмчлалаа суурьтай гэж бодсон ч гэсэн ганцаараа сурдаг юм байна. Тэгээд ганцаараа бас ажилтдаг юм байна тэр програмстай та тийм. За энийг бол би Pinecone-д орохын өмнө ер нь бол одоо ингээд тийм амьдралын шахаан донд тийм шүүсээ шахуулж явахдаа энийг ойлгосон. Тэгээд Pinecone-д орохдоо би бас ингэсэн нөгөө нэг юурын залгаад тий бүртгэлийн ажилтнаа залгаад за би ингээд ийм байгаа юм ингэж орно тий орж болох уу гээ. За тэгээ бүртгэлдээ ирээд уулзаад ингээд бүртгэлийн ажилтнанд дуусахтаа би одоо ингээд хичээл нь өглөө би хүүхдээ өргөж өчөөд уул 8:30-аас эхлэв хичээл 8-аас эхлэв. Тэгэхээр би 9 гэж ирнэ. 9 юм 9:30 гэж ирнэ. Дөнгөт 12 гэж буцаад явна. Тэгээд яг гэсэн мэхэр нөгөө нэг өглөө хүүхдээ өргөж өчөө тэгэл наашаа гүйсээр гаал ирэнгүүт яг 9:30 гэж ирдэг байхгүй. Тэгэл би 1 цагаас эргүүлээ хүүхдээ авах хэрэгтэй. Дөнгөт би 12 гэж гарахгүй бол амжихгүй. Тэгэхээр яг за уул нь бол ингээд 8:30-аас 1 цаг хүртэл болно те. Хичээлүүд ингээд сурдаг. Манай бусдаа ангийн бусад хүүхдүүд бол тэгээд сурдаг. Тэгээд харьцангуй 50 цагтай. Гэхдээ би яагаад ингээд өөрийгөө ингэсэн ч гэсэн ингэ шахсан ч гэсэн бага цаг илүү бусад хүүхдүүд хүмүүсээс илүү бага цагт байсан ч гэсэн би өөрийгөө яаж тухайн үед юу гэж бодсон мэхээр за би яг энэ богинохон цагтаа маш анхаарлаа өндөр түвшинд төвлөрүүлээд тэгээ сурах хэрэгтэй байна. Тэ би надад хэдийгээр ингээд бусад хүмүүстэй харьцуулахад цаг бага байгаа ч гэсэн би энийг илүү гүн гүнзгий илүү анхаарлаа маш сайн төвлөрүүлж ээж тэ сурах хэрэгтэй гэсэн тийм дотроо нэг тийм одоо юу гэдэг нь тийм миний цагийн зохицуулалт үүдээ миний тийм зориулт гаргаад тэгээ сурсан. Тэгэл багш бас заримдаа намайг гайхдаг гэсэн 9:30 моч гэж ороод ирэнгүүт заримдаа намайг хүлээж байгаа намайг ирэхгүй хичээл хийж өглөө тэ. Тэгээ би угаасаа эхлэх цагийн 9-с гэж боддог байсан. Би 30 минут л хоцрох юм гэсэн чинь 8:30-аас эхэлдэг байсан юм байна. Тэгээ баг намайг хүлээгээд надаас өмнө намайг ирэхээс өмнө одоо юу гэдэг нь те өмнөх хичээлээ давтах ч юм тиймэрхүү байдлаар ингээд цаг арга цагаад надад зориулан хүлээж исэн ингээд бас тиймэрхүү тэр байдлыг ингээд хараад би бас айгүйх одоо урам зориг авсан гэдэг багш нараас тийм үнэхээр сурах хүсэлтэй байгаа хүнийг харангуй тараад бас ингээд юм заачхсан гэдэг тэр хүсэл зэрмэлзэл нь бас айгүйх яасан. Одоо үргэлжлүүлээ сураад байх тийм ямар ч 8 сарыг би ингээд дуусгаад тал төлбөр өгж мөнгөтэй ингээд хайж болох байсан. Гэхдээ үргэлжлүүл сурсараа дуусгах боломж бол одоо юу гэдэг нь тэр хүсэл зорилгыг бол тэр жахаа амгаа гэдэг хоёр багш байсан. Тэгэхээр тэр хоёр багшаас илүү тэр зүйлийг ингээд аваад улам илүүхээр тий зэрэг одоо бас яг сурж явах үед бол бас бүгдийг нэг хийж чадахгүй л байгаа. Ингээд 30 50 60% 70 80% заримдаа сурал заримдаа ингээд бүгдийг ингээд авч чадахгүй ч гэсэн ямарсан тэнд байгаад ингээд сонсож байгаа нь миний хувьд л ингээд аймаг гоё баяр хөөртэй тэгээд ингээд бүх анхаарлаа ингээд тэр цаг дээр төвлөрүүлж учраас тэнд сонсож ярьж байгаа бүх зүйлийг ингээд би ингээд яг шингээж авч чадчих гэж би бодоод байгаа юм. Гэтэ яг ингээд тэр үеийг одоо би одоо богино цаг сурч байгаа гэж өөрийгөө бодож ирсэн ч гэсэн тэр үед бол юу яжсэн. Ангийнхантайгаа бас илүү дотн байсан тий. Заалмаал тэмцээн мэдээ тий. Pinecone тэмцээн хизээ болдгийг би яагаад болохгүй юм бэ гэдэг. Тэгэл ангийнхантайгаа бас заал аваад өдрийн цагаар хүүхдээ өдөр хүрэж өчнгүүтээ буцаж ирж заалгаж аваад тий. Эсвэл заримдаа хаяа ганц удаа амал зохицуулж байгаа заалгаадаг ч юм. Тиймэрхүү байдлаар ер нь бол ангийнхны тийм уур амьсгал Pinecone ер нь уур амьсгал тэр чигтээ нэг тийм гоё тий. Тэгээд шинэлэг надад бол бүх зүйл амар шинэлэг байсан. Анх орж ирэхэд л ер нь тэр нөгөө бүрдэж байгаа уур амьсгал тэгээд багш нарын ярьж байгаа зүйлээс бас за үнэхээр л мундаг хүмүүс технологийн тий чиглэлээрээс нь шинэлэг хамт олон шинэлэг уур амьсгал надад бол тэгээд бүх зүйл айгүй таалагдсан. Тэгээд улам л өх сурах итгэлийг төрсөн гэсэн.
тэгсээр агаал ер нь бол төгссөн. Гэхдээ би чинь сурж байхдаа дундуур нь бас яасан. Нэг сар шахуу өвдөд хаалгаанд ороод тэгээд нэг сарын дараа ингээд нэг сар ингээд боломжч бас нэлээд хоцорчж байгаа. Ингээд тэгээд магадгүй тэр үед бас жохоогч юу зарим хичээлүүдийг бичлэг болгоод бичиж аваад тэнгуүтээ бас явуулж ирсэн. Тэгэхээр энэ мэтчлэн ингээд нэг сурч байгаа хүмүүсээ бас дэмжиж байгаа нь хадад бол үнэхээр одоо үед тий. Тэгэхээр уран зориг болох гэж байна. HTML CSS дээр бол яг ингээд болчих юм шиг байна гэж хэлжсэн. Тэгээд JavaScript орж ирэл чиг утаа гарсан. Ингээл JavaScript дээр чи ингээл юу бичиж байгаа л бодлогод өгж байгаа тий. Бодлогод ингээд бодож чадах хоолоо бүр нам гацаал тэнгууд шиг. Тэгэл яг тэгж байгаа л нэг техниктэй заримдаа ярилцж байгаа ч юм уу бүр болохгүй багшаас асууж байгаа тэгээд бодцоод ч юм уу тэг ингээд гарангуут л яг ингээд нэг хиншүү гарсан шиг санагдаж байна надад. Одоо ингээд тийм бидний миний тарих мөр хитийг хачаад одоо амар хиншүү гараад байгаа юм шүү. Та нараас амар хиншүү өнөр чигээр ингээд хрэж шаалаад тэгж жагаад би 12 мөрөө гээд гараа ичдэг гэсэн. Яг мэдээж бүх даалгаврууд бол бүрэн мөл хийж чадаагүй. Гэхдээ ер нь бол 80% хийгээд явж байсан. Зарим нь нөхөдч болтгоо хийгээд явжсэн. Тэгэхээр энэ бас юу ясаа. Нийтэх JavaScript-ээр л нэлээд шантарсан. Тэрнээс хойш JavaScript-ийн бодлогуудыг нэлээд ойлгоод ихснээс хойш бол харьцангуй гайгүй болж гисэн. Тэгэл тэрнээс хойш яг back-end-ийн юмнууд орж ирээд тэн дээр нэг хэсэг жоохон ер нь бол тэгэл алхам тутамдаа л тэгэл гацаад гацал тэгээд тэгэл ингээд гацаал яах хэвээр тэгэл хан мөргөөл тэгэл тэрийгээ цөмцгөл явагдах хэвээр шүү. Сүүлийн хэсгээр прожектууд гэдэг шүү дээ. Тэр прожектуудын хэсгээр ингээд за ингээд жижигэн ч гэсэн ингээд full stack ингээд би ингээд бүрийн хэмжээнд эхнээс нь ахвал дуустал ингээд өөрөө би ингээд бүгдийг хийчлээ гэдэг тийм тэрийг ингээд харахаар тэгээд тэр нь ингээд ажиллахыг харахтаа үнэхээр урам зориг батарч. Би ч ингээд веб хийж чадах юм биш үү? Тэрнээс өмнө одоо үүдийн веб мэп хийн гэдэг бол баг надаас маш хол санагддаг байсан. Мэдээж мундаг хүмүүсд бол амархан байх хэрэгтэй. Миний хувьд бол тийм байгаагүй. Тэгэхээр магадгүй наад чи зөндөө олон хүмүүс байгаа бах тий. Шийдэж чадахгүй ч гэсэн одоо үүдийн зориулж чадахгүй тийм хүмүүс байгаа. Гэхдээ ямарсан тэр хамгийн ихний прожектуудыг ингээд прожект хийгээд тэгээд тэр мэн ингээд ажиллаад ингээд гоё болгоод ирсэн чинь хэр урам зориг. Бид ер нь чадчих юм байна шүү тий. Гэдэг урам зоригласан. Нэг гоё дурсам цаанд очтой. Яг төсөж яхад төсөлтэй хэд шүү дээ. Тэр үед юу яажсан? Би нэг зүйл ингээд хэлжсэн. Гэхдээ яг хөө тэр яг миний одоо юу гэдэг ямарсан айгүй гоё дурсамж. За юу гэсэн бэхээр тий. Би өөртөө баярлаа гэдэг микрофон гэдэг. Би нэг зүйл үнэхээр хэлэх болохгүй. Тэгээд би үнэхээр өөртөө баярлаа гэжсэн. Тэгээд яг энэ одоо юу гэдэг тий Pinecone сурах шийдвэр гаргасан. Би өөртөө баярлаа. Тэгээд энийг ингээд хүнд замаа хэцүү ингээд юу гэдэг тий маш баг цагаар ингээд тэгэл мэдээж тэр чин тэр хоогоор ингээд амжиргааны асуудал бас яригч байгаа. Тэр мөр ажиллаа хийгээ шөнөөрөө мөрөөгээд ингээд өөрийгөө зориулаад тий ингээд дуустал ингээд явж чадсан та бас би өөртөө баярлалаа гэж өөртөө талархмаар байна тий. Тэнгүүтээ энийг ингээд өнөөдөр ингээд төсгөөд ингээд зогсож байгаа да бас тий сертификатаа гартаж явж байгаа да би өөртөө баярлж байна тий. Та нар ч гэсэн өөртөө баярлаарай гэж ангийнхандаа тий. Тэгэл бүгдээрээ л инээлтэл айгууд have fun lesson л да. Тэгээд яг тэр бол яг би бас ер нь яг нэг Pinecone төгсөж явах үед өөртөө их аюул талархсан тий. Би энэ шийдвэрийг гаргачлаа. Энийн ард нь гарчлаа штэ гэж тий. Гэтэ бид нар чинь нөгөө 8 сар гээд 6 сард нь ерөнхийдөө үүсэх юм ууж дуусчаад сүүлийн 2 сар нэг дадлага гэдэг явдсан штэ тий. Тэгээд дадлагын 7 оны эхлэлээ гэдгсэн чинь эхнээс нь баг ингээд манай хамт төслийжсэн хүмүүс 2-3 ажил мэжилтэй харцсан тий. Тэг би жоо гайхах хүү юу болоод байгаа би. Нэг 7 хоног дадлагт нь л сууж 14 өчтөр ингээд явжсэн чинь бараг ихэнх нь ажилд орчихжээ. Тэгэл
Тэгээ би ч гэсэн CV-г ингэ явуулъя гэх. Тэгээд ер нь л яг 4-5 газар санд ирсэн. Тэгээд чи фейлдснээ бол нэг санахгүй нэгтэй зарим нэг дээр нь очоогүй. Яг нэг одоо чинь Кубейс бол надад залгасан юм л Innovation Investment гэлөө те. Тэгээд тухайн үед яг залгаал тэднээс алж ирж ярилцлаганд орох уу гэхээр нэрийг ерөөсөө сонсоогүй юм шиг санагдаа. Тэгээд очоогүй байхгүй. Мартцсан ч хэлээ тэгээд дараа. Тэгээ яг төгсгөөр бас нэг манай нэг найз бас яриад юу яасан. Тэр нэг Эртлэн бодох бүртгэлийн институт гэдэг тийм газраас юу ямаар байна. Тэгээ ингээд чамаа ингээд аваад ажиллуулъя чам сарын 2,500-ын цалин өгөх юм уу гэхэд тэгээ ярьжсэн. Тэгээд би болохоор тухайн үед яасан мэхээр за яг тухайн үед бол яг боломжтой санагдчихсан. Гэхдээ надад одоо юу хэрэгтэй вэ гэхээр олон мундаг олон жил хөгжүүлэлт хийсэн ч юм уу эсвэл одоо технологийн чиглэлийн компани, технологийн хүмүүсээр хөрөөлөвсөн тийм газар хэрэгтэй. Тэгэхээр тэр би цалин өндөр бага байна уу гэдгээс үл шалтгаалаад би тийм газар ихлээр сонгоно. Яг технологийн чиглэлийн. Тэгээд Grab City-гээс ер нь л ярилцлаганд дуудсан. Тэгээд ярилцлаганд нь очиж ороод эхний удаагийн ярилцлаганд хүнээс 2 дахь удаагийн ярилцлаганд би өөр гайхсан. Ингээд 4 5 6 захирлууд ингээд бүгдээрээ сууж чадна ингээд надаас ярьсан. Би бүр амар сүрдчихсэн. Тэгэл ямар газрын захирлын банкны газрын захирлын юуны захирлын амар лаглаг захирлууд байна. Тэгээд ямар ч сан тухайд ингээд ярьж байгаад тэгээд нэг юуны тухайн одоо юуныхан мост паркингийн төслүүдийг хийдэг мост паркинг зогсоолын систем хийдэг тэр багт нь орсон. За тэр багт нь ороод ингээд ажиллаад 6 сар болсон. Тэгээ яг хөө ажилд ороод эхний ихтлгүй ер нь бол ажилд ороод алхам тутамдаа тэгэл суг гэдэг мэдэрсэн дээр нь ер нь л мярсан юм нэлээд сэтгэлээр унсан. Гэхдээ яг хөө сэтгэлээр унах гэхээс илүү би зүгээр энийг яаж шийдэхээ тэнгуүтэй шийдэж чадлаа гэдгийг хараад өөрийгөө урамшуулаад зоржуулаад тэгэл яваад байсан. Тэгээд нөгөө нэг юу айгу хамт олон бас айгу гоё байсан. Залуучууд дандаа залуучууд дөнгөж төгсөж ирсэн хүмүүс бас байсан тий. За тэгээд төстүүд бас сонирхолтой. Нэг хэцүү юм байна нөгөө Java хэлсэн. Java хэлний тэр нөгөө өндөр одоо юутай шүү дээ тий. Одоо хатуу дүрм тий. Тэр хатуу дүрм намаас нэлээд шантарсан. Гэтэ яг ер нь бол бас сурчгаад ер нь бол эхлээд би нөгөө юунд н орчоод ярилцлаганд хийгээд оронгуудаа за ямар хэл дээр хөгжүүлэлт хийдүүлээс Java гэж би юу хийчихвэл гэж бодсон байгаа. Яг сурж явах үед бол JavaScript бол үнэхээр гоё хэл дээ. Ингээд амар уян хатан гоё. За Java бол ер нь хэцүүдээ гэж тэгжсэн. Тэгээ явж байгаад баг за би хизээч Java-аар ажиллахгүй байх гэж дотроо шийдсэн байсан чи яг нөгөө давхгүй гэсэн даваараа install гэдэг шиг 7 давж гэдэг. Тэр шиг яг тэр Java хэлтэй team компанид өөрөө яваад очсон байсан. За хоёр дахь ажил дээр бол зүгээр ер нь бол танил маань санал болгосон. Нэг юм шин төсөл эхлэж байна. Алтны одоо уурхайн төсөл эхлэж байна. Нэлээд далгацтай том төсөл байгаа. Гэт тэгсэн тэгээд яг хуу эхэндээ бол би жоохон юу яасан. Дургуулсан. Ер нь бол над руу 2-3 дайрсан. Тэгээд дургуй байсан шалтгааны юу вэ? Би одоо ингээд арай гэж программист болно гэж Pinecone сураад ингэчээд дахиад эргээд би бараг IT-ийн ажлыг хийх юм уу цалин өндөр байсан, өндөр сонссон. Тэгтээ ч гэсэн би эндээс жоохон холдмоор гэн гэсэн болооч яванда миний нөгөө нэг код бичээд ингээд явах тусам би өөрийнхөө давуу талтай уйх ёстой зүйлүүдээ зөндөө гарч ирсэн учраас тэгээд дээрэс нь энэ төсөл маань одоо хоёр дахь ажил маань арай илүү өргөн далаацтай би арай илүү магадгүй би тэнд байснаас энэ төсөл дээр байх юм бол яг нөгөө өөрийнхөө бүрэн потенциалаар ажиллаж чадах юм гэдгийг харсан. Тэгээд ярилцлаганд ирээд нөгөө нэг санал болсон маань ирээд дуудаад тэгээд ирээд захиралтай ингээд ярилцлаганд ороод тэгээд ингэ тэнцснээ дараа ингээд захирлын яриаг бас сонсоход би ингээд олон талаас нь бодож жагаад тэгээд
одоо шийдсэн, сонгосон гэдэг зүйлийг ярьж байсан. Тэгэхээр тэн дээр би юу ярьсан бэхээр би ингээ IT-ийн чиглэлээр ажилладаг байсан. Office 365, Microsoft 365 дээр ингээ ажилладаг байсан. Тэгээд програмчтай сураа тэгээд код мод ингээ бичдэг болоод ингэж байгаа гэх. Тэгэхээр энэ нь яг намайг бас арай илүү нөгөө юу гэдэм арай бүрэн бүх талын өнцгийг бүх талын технологи бүрэн хэмжээнд ингээд томоор нь харж чадах тийм хүн байна гэсэн итгэл төрүүлсэн болов гэж би зүгээр одоо дотроо бодож байгаа. Тэгэхээр энэ бас миний хувьд ч гэсэн яг ер нь тийм байсан би ингээд үндсэн IT-ийн технологийн чиглэлээр хардверийн чиглэлээр мэдж байгаа сүлжээний талаар бас бүр амар нарийн мэдхгүй ч гэсэн ер нь мэдж байгаа. Тэгээ ерөнхий архитект ерөнхий юм дээр аваач чадна. Тэн дээр нэг зүйл дутаадсан зүйл нь юу гэхээр код гэхгүй. Код ч болон софтвер очуултын чиглэлийн дутаадсан. Тэгэхээр энийгээ би Pinecone-с нөхөж авч чадсан учраас одоо ингээд миний юу бол ингээд full гоё болж байна гэж би ер нь харсан. За одоо хийж байгаа ажил маань болохоор нэлээд одоо уулуурхай төслийн хэмжээнд нь одоо operation үйл ажиллагаа болон IT гэдэг маш олон одоо системээр яаж байгаа хариуцж байгаа гэсэн. Тэгэхээр одоо маань дээр чинь янз бүрийн технологиуд орж ин гоё шинэлэг технологи модын орж ин уулуурхай дагсан одоо гоё шийдлүүд шинэлэг шийдлүүд маш үнэтэй шийдлүүд тэн дээр би ингээд архитектурын янз бүрийн зүйлийн зохиогоо тэрийг нь хариуцаад ч юм уу тэгээд явах боломж орж байгаа гэсэн. Илүү хамаагүй л өргөөрөнд тэгэхээр IoT байгаа одоо үгтэй хяналтын камерууд байгаа шинэлэг хэмэл авахны янз бүрийн шийдлүүдтэй тэгээд ERP-ийн хөгжүүлэлт ERP-ийн бас нэвтрүүлээд явна гэх мэтлэн. Тэгэхээр ер нь бүх талаар асуух IT-ийн чиглэлээр ерөнхийдөө IT менеж хийж байгаа бүгднийг хийж байгаа. Тэгэхээр чиглэлээр ингээд явна бол олон мэргэжилтнүүдийг аваад хамтарч ажиллаад баг бүрдүүлээд тэгээд явна гэсэн. Яг одоо бас нөгөө шийдэж чадахгүй хүмүүс зөндөл байгаа хараал дагаал явж байгаа. За магадгүй зарим нь өөрийгөө оройтсон гэж бодож байгаа. Зарим нь хитрхи эрттэй гэж бодож байгаа. Тэгэхээр яг одоо цаг нь байдаг. Тэгэхээр би бол оройтсон гэвэл би бол нэлээд оройтсон. Шийдвэр оройтсон ч гэсэн ухаараад дахиад шийдвэр гаргах гэж дахиад уудсан 2 жил болсон гэдэг ч юм. Тэгсэн ч гэсэн би оройтсон гэж бодоогүй. Энэ бол яг миний цаг байна гэж харсан. Тэгэхээр яг одоо бол энэ таны цаг, сонголт хийх нь таны цаг, шийдвэр гаргах нь таны цаг. Шийдвэр гаргасны дараа тэгээд тэр шийдвэртэй зориулаад бүх юм уусаа зохицуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр би яг амьдралынхаа асуудлаа хараад ингээл хүлээгээд байсан мэл хизээ боломжтой болох уу, хизээ нэг 10 хэдэн сая төлбөрийн банкны төлбөрийг төлөх боломжтой болох уу гэж хүлээгээдсэн мэл цаг хугацаа өнгөрөөл өгсөн. Угаасаа өнгөрсөн 2-3 жил хүлээсэн өнгөрсөн алдсан Тэгэхээр удах тусам энэ зүйл одоо юу вэ та ингээ маргааш гэж хойшлуулах тусам өөрт чинь тийм оройтсон юм гэсэн мэдрэмж улам л том бол. Тэр мэдрэмжийг зогсоох хэрэгтэй. Тэрийг ингээд яг одоо ингээд зогсоогоод тэгээд одоо шинэ эхлэл рүүгээ сайлбал хурдан л орох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бити хүлээ хурдан шийдмэгээ бай. Тэгээд шийдчээ дараас зохицуул. Бэлэн болохыг бити хүлээ гэсэн. Би одоо өнгөрсөнд очиод зүйл өөрт яг Pinecone-д орж явах үедээ keep going. Чи сайн байна. Чи зөв шийдсэн шүү. Магадгүй яг уу арай илүү боломж байх юм бол өшөө илүү цагийг жоохон кодж зарцуулаас Одоо сурж байгаа хугацаанд чи арай илүү жоохон код бичих тал руу цагаа дахиад нэг цагаар жоохон нэмээрэй гэдэг ч юм тийм их байдлаар зөвлөх.